Hi everyone, сайн байцгаана уу? За 14 хоног үг цээжлэх challenge-ийн 3 дахь өдөр day 3. Окей, хэрвээ та энэ challenge-ийг анх удаа сонсч байгаа бол хоцроогүй шүү, санаа зовлтгүй. Та зүгээр энэ бичлэгнээс гараад Learn with Nomen YouTube руу ороод day 1 эхний өдрөөс нь эхэлж энэ 14 хоног англи хэл сайжруулах challenge-д оролцоорой. Тэгэхээр та нэг хүссэн үедээ эхэлж болно. Гол нь нэг өдөр нэг challenge хийх хэрэгтэй байгаа шүү. Гэтэ энэ бичлэгтэр би та бүхэнд 3 дахь өдөр day 3 юу хийх ёстой талаар одоо ярих гэж байна. За 3 дахь өдөр vocabulary буюу шинэ үгс цээжлэх байгаа. За шинэ үгс цээжлэх маш олон арга барилууд байдаг тийм ээ. За тэгээд үгийн баялаг англи хэлээр сайжруулахад маш чухал. Зөвхөн дүрм үзээд англи хэл чинь сайжрахгүй та давхар үг цээжлээд тэгээд тэрийг дүрмтэйгээ бусад чадруудтайгаа холбож таны англи хэл чинь сайжрах болно. Тэгээд үг цээжлэхэд гардаг хэдэн хэцүү юмнууд нь болохоор бид нэр ямар үг цээжлэхээ мэддэггүй эсвэл сурах арга барилаа олоогүй байдаг тийм ээ. За тэгэхээр энэ challenge-д та миний танд өгсөн үгийг та цээжлэх биш, та өөрөө цээжлэх үгээ олох ёстой байгаа. Окей? Тэгэхээр тэр бол таны challenge. За яаж үгнүүдээ олох вэ гэхээр та нэгт өөрийнхөө дуртай сэдвийг сонгох ёстой. Та юунд дуртай? Алдартай хүмүүс дуртай юу? Ямар алдарт хүн дуртай бэ? Түүхэн дуртай юу? Бизнес дуртай юу? Олон улсын харилцаанд дуртай юу тийм ээ? Танд өөрт чинь сонирхолтой санагддаг сэдв юу вэ? За тэгэхээр тэр сэдвээ сонгочоод тэр сэдв нь ерөнхий том сэдв байж болно. Эсвэл та яг нарийн сэдв сонгож болно. Жишээлбэл Albert Einstein гэж хэм бэ? Түүний амьдрал ямар байсан бэ? Эсвэл Франц улсын түүх, Франц улс одоо яг ямар байгаа вэ гэдэг ч юм уу те. Тэр ямар ч өөрт чинь сонирхолтой байвал ямар ч сэдв сонгож болно. За тэр сэдвээ сонгосныхаа дараа та Google руу ороод тэр сэдвтэй холбоотой шинэ үгсээ олж цээжлэнэ. Тэр сэдвийн тухай бичигдсэн article, эсвэл бичлэг, подкаст, ном юу ч хийж болно. Тийм материал олоод за тэгээд өөрөө уншиж эхлээд сонсоод үзээд тэгээд та мэдхгүй ойлгохгүй байгаа эхний 10 үгээ бичиж аваад тэгээд тэр 10 үгээ цээжлээрэй. Тэгэхээр таны зорилго үзэж байгаа уншиж байгаа юм бүтэн 100% өнөөдөр ойлгох биш. Гол нь зүгээр танд өөрчлөлт чинь сонирхолтой байгаа сэдвнээс та 10 шинэ үг олж авах байгаа шүү. Окей? За тэгээд тэр 10 үгээ та өөрийнхөө арга барилыг ашиглаад цээжлэх болно. Эсвэл би танд 2 арга зааж өгье. Энэ 2 арга барилынхаа тухай ярихаас өмнө би та бүхэнд үг цээжлэх онлайн сургалтынхаа талаар жоох ярьж өгье. Би үг цээжлэх онлайн сургалт явуулдаг байгаа. Энэ сургалтанд 3000 гаруй шинэ үгс өгдөг байгаа. Гэхдээ энэ сургалтын зорилго нь тэр 3000 үгийг цээжлэх биш. Гол нь та өөрийнхөө үг цээжлэх арга барил, сурах арга барил, тэгээд ой санамжаа хэрхэн зөв ашиглах уу гэдэг талаар заадаг байгаа. 10 хэдэн үг цээжлэх ой санамжийн арга барилууд заадаг байгаа. За тэгээд тэр дундаас та бүгднийг туршиж үзэж агаад за энэ арга барил надад хамгийн их тохирох юм байна. Энэ надад хамгийн үр дүнтэй юм байна гэдгийг олоод цаашдаа тэр арга барилаа ашиглаад та шинэ үгээ цээжлэх боломжтой байгаа. За тэгэхээр та энэ сургалтыг сонирхож байвал эсвэл илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доор байгаа холбоос дээр дарж аваарай. Эсвэл дээр байгаа. Окей? За тэгэхээр өнөөдөр би та бүхэнд 2 арга хуваалцсан. Нэг нь болохоор Quizlet application байгаа. Энэ нь үг цээжлэх үнэгүй application. Эсвэл Quizlet.com руу орж болно. Яагаад би энэ application дуртай вэ гэхээр нэгт үнэгүй, хоёрт та өөрөө шинэ үгсээ оруулж болдог байгаа орчуулгатай. Ихэнх үг цээжлэх аппликейшнууд цаанаасаа танд ямар үг цээжлэх үү гэдгийг өгдөг. Харин Quizlet-ийг ашигласнаар та яг танд өөрт чинь хэрэгтэй, өөрт чинь сонирхолтой та өөрөө дараа нь хэрэглэх үгнүүдээ оруулах боломжтой байдаг учраас илүү ашигтай, илүү үр дүнтэй гэх юм уу. За энэ аппликейшн дотроо бас үг цээжлэх маш олон аргууд байгаа. Та тоглоом тоглож болно, бичиж сурч болно, өсөлдөж сурч болно. За тэгээд
та өгнүүдэд цээжилсэн гэж бодож байвал та өөртөө шалгалт өгч болно. Тэгээд энийг яг дэлгэрэнгүй яаж хэрэглэх үү гэдэг зааврыг би өөрийн бичлэгтээр оруулсан байгаа. Тэгэхээр та энэ англи хэл сурахад хэрэгтэй 10 application гэдэг нэртэй бичлэг байгаа. Нэг 20 минутаас нь эхэлж Quizlet хэрхэн ашиглах вэ гэдгийг заасан байгаа. За тэр миний анхны бичлэг байсан болохоор амар урт бичлэг болцсон. Гэтэ та тэрийг ингээ 20 минут хүртэл ингээд алхасах юм бол Quizlet гэдээ зааж өгсөн байгаа шүү. За хоёр дахь арга нь болохоор та өөрөө жинхнээсээ өөрөө flashcards буюу цаасан дээр үгээ бичээд цээжлэх арга байгаа. Гэтэ энэ аргыг бол хүмүүс бүгдээрээ мэднэ тийм ээ. Нэг талд нь үгээ бичээд нөгөө талд нь орчуулга бичдэг. Гэхдээ тэр энэ зузаан энэ өгнүүдэд та хэрхэн ашиглаж гин хэрхэн зөв ашиглаж үгээ цээжилж чадж гин үү үгүй юу гэдэг байгаа. Тэгэхээр би та бүхэнд одоо харуулъя. Тэгэхээр би энд та бүхэнд flashcards хэрхэн зөв ашиглах талаар харуулах гэж байна. Энэ манай нөхрийн flashcards байгаа. Шалгалтанд бэлтгэхдээ дандаа flashcards ашиглаж өөрийгөө шалгадаг байгаа. Энэ дагаа өгнүүд нь дандаа хичээлтэй холбоотой өгнүүд байгаа. Окей. Тэгэхээр та ийм цаасан дээр ийм flashcards Монголд зарж идэг. Эсвэл та өөрөө хийж болно. Окей. Тэгэхээр нэг талд нь үг тийм ээ. Тэгээд нөгөө талд нь орчуулга бичих байгаа. За гол нь бид нэг ингээд ийм олон үгтэй болчлоо. Тэгээд дараа нь ингээд яаж practice хийх вэ гэхээр зүгээр дандаа ингэж хааж practice хийхгүй та 3 игнэтэй байх болно, окей? За тэгэхээр эхний игнэ нь болохоор тэгэхээр энэ 3 дахь игнэ нь болохоор таны мэддэг үгс орох болно. За тэгээд энэ зүүн талд нь болохоор таны мэдгүй үгс орох болно. За тэгээд дундталт нь би одоо харуулъя. За эхлээд та өөрийгөө шалгаад за мэдх юм байна. Мэдгүй гэж, окей? За ингээд хоёр ингээд хуваачлаа тийм ээ. За тэгэхээр энэ таны мэддэг үгс байгаа, энэ нь таны мэдгүй үгс байгаа тийм ээ. Тэгэхээр мэдгүй үнүүдээ аваад та одоо дахиад өөрийгөө шалгана. Дахиад цээжлээ сон тийм ээ. За дахиад өөрийгөө шалгахдаа хэрвээ та зөв авах юм бол шууд мэддэг игнэнд оруулах биш, энэ дундталт нь тавина. Окей? За мэдгүй байх юм бол тэгээд суртлаа гэж дахиад өөрийгөө шалгаад за тэгээд мэддэг цээжилсэн шинээр цээжилсэн өгнүүдэд дундталт нь тавиад гэж явна. Окей? За тэгээд бүгднийг цээжлэлээ гэж бодъё. Тэнгууд дахиад та 3 дахь удаага өөрийгөө шалгана. Окей? Тэгээд энэ 3 дахь удаага шалгахдаа та дахиад зөв авах юм бол тэр үед нь та энэ мэдхгүй энэ цаасаа энэ зөв игнэнд оруулах болно. Окей? За тэгэхээр бид нар ч яг уу би жишээлбэл 10 жил их сургууль байхдаа flashcards хийж хичээлээ юм цээжилдэг байхдаа зүгээр л ингэж дандаа өөрийгөө шалгаад ингэж цээжилдэг байсан. Гэтэ санийх шиг ингэж 3 хувааж цээжилдэггүй байсан. Тэгэхээр та ингэж цээжлэх гэж үзээрэй. За тэгээ Quizlet application өөрөө танд ингээд автоматар таны мэдгүй өгнүүдийг алдсан өгнүүдийг чинь буцаж ингээд гаргаж өгдөг давуу талтай байгаа. Тэгэхээр Quizlet application энэ хоёр жоохон төстэй. Гэтэ Quizlet мэдээж автомат тэгээд утанд ч байгаа. Гэтэ та өөрөө үгээ бичээд ингээд өөрөө гараар ингээд цээжлээд юм бариад цээжлэх нь танд илүү үр дүнтэй байж магадгүй. Тийм болохоор та аль хэдийн хэрэглэж болно шүү. Окей? За эхлээд та дуртай сэдвээ сонгох юм байна. Тэгээд тэр сэдвнээсээ шинэ 10 үг олж цээжлэх болно. За тэгээд дараа нь та юу хийх ёстой вэ гэхээр тэр 10 үгээ орчуулчаад буцаж энэ бичлэг дээр ирээд доор коммент хэсгээр та сэдвээ хуваалцаад тэгээд орчуулсан 10 үгээ коммент хэсгээр бусад хүмүүстэй хуваалцаарай. Ингэснээр магадгүй бид нар хэдэн сарын дараа маш олон үгийн сантай болцсон байх болно энэ бичлэгний доор. Окей? За энэ чаленжд орчоод та бүхэнд баярлалаа. Хэрвээ та subscribe дараагүй байх юм бол доор subscribe дараарай. Тэгээд notification бас асаагаарай. Тэгэхээр дараагийн чаленжийн бичлэг орж ирэхээр танд сануулга орж ирэх болно. За тэгээд та бусад найзууд болон гэр бүлээ энэ чаленжд урахыг хүсэж байвал энэ бичлэгийг бас сошиал медиа дээр шеэр хийж болно шүү. За дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай.